тогтнолоо Сергей мандуулсны 109 жил, ардын хувьсгалын 99 жил, ардчилсан хувьсгалын 31 жил, эх орны дайны ялалтын 75 жил, чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үедээ эх орон жүслийн үлгэр дуурайл болсон Дундгов аймгийн Сайхан Овоосмын иргэн Сүрэн хорлоогийн цэгмэдэд Монгол улсын Гавьяат малчин цол хүртээсгүй зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Эхийн алдар 1-р одонгоор насан тогтохын Эхийн алдар 1-р одонгоор аюушийн Бямсүрэн, Дундгов аймгийн Анзарагчийн оюун жаргал, Дундгов аймгийн Адаа зэгсмийн иргэн, Эхийн алдар 2-р одонгоор Бүрэг Сүрэнгийн Сэлэнг, Эхийн алдар 2-р одонгоор Мэгүр бүргийн оюун туяа, Дундгов аймгийн Говь Угтаа зам иргэн, Эхийн алдар 2-р одонгоор Мандахын Баяр сайхан, Дүгэн хүүгийн Инх саруул, Дундгов аймгийн Гурван сайхан сум иргэн, Дундгов аймгийн Дэлгэр хангал сум иргэн, Эхийн алдар 2-р одонгоор Норвегийн Бацэцэг, Эхийн алдар 2-р одонгоор Гамбатын Инхма, Эхийн алдар 2-р одонгоор Алтан гэрлийн Отхон сүрэн, Дундгов Эхийн алдар 2 Дундгов аймгийн Сайн цагаан сум иргэн, Эхийн алдар 2-р одонгоор Цэрэн найдамдын Цэцэг чулуун, Дундгов аймгийн Цагаан дэлгэр сум иргэн, алдар 2-р одонгоор Соломонгийн Дорж тулам, Эхийн алдар 2-р одонгоор Наран цэцгийн Инх цэцэг, Дундгов аймгийн Сайн цагаан сум иргэн, зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Энд цугласан ээж нар эхчүүдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгон, аз жаргалтай өсгөн боожуулж байгаад нь халуун талархал илэрхийлье. Энэ жил дэлхийд дахин тархсан коронавирус цар тахлын улмаас хүүхдийн баяраар эхийн алдар одон гардуулдаг уламжлал маань тасалдсан. Гэхдээ 720 ээжид эхийн алдар 1-р зэргийн одон, 9957 гаруй ээжид эхийн алдар 2-р зэргийн одон олох тухай зарлиг маань гарсан байгаа. Өнөөдөр Дундгов аймагт ажиллах үедээ зарим эхчүүдийн одон гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүүхэд бол бидний залгамж ирээдүй. Монгол улсын хамгийн үнэт баялаг өрөх бүрийн гэрэл аз жаргал утга учир болсон эрхэм найнтан эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн боожуулна гэдэг бол үндэснийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм а. Тийм учраас эхчүүд та бүхний нөр их хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж ирсэн. Та бүхэнд нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувьяасаа талархал илэрхийл баяр хүргье.
Өнөөдөр мөн одонгоо гардаж байгаа олон эхчүүдтэй хамт нэгэн буянтай буурал Монгол улсын гавьяат малчин цол тэмдгийг саяхан гардууллаа. Энэ хүн бол Дундгов аймгийн Сайхан овоо сумын хараад фронт хэмээн алдарсан Сүрэн хорийн цэгэн тугаа юм аа. Тэрээр 1942 оны 12 дугаар сард 19 настайдаа Зөвлөлтийн улаан айрамд бэлэг хүрэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Свердловск орчмын фронтын тэргуун шугам дээр очиж байсан юм аа. Монгол улсаас илгээсэн бэлгийн 3 дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүүс хүргэж мөн ард түмний хөрөнгөөр болсон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэж өгч байжээ. Цэгэн бугааг сар гаруй өмнөхөн Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн зарилгаар Авгай эх орны дайны ялалтын 75 жилийн ой медалаар мөн шагнасан. Үүс буян дэлгэрсэн бууралдаа 100 насалж 6 таяг тулахыг ерөөлийг дэвшүүлье. Мөн өнөөдөр одонгоо гардсан та бүхэнд болон Монголын бүх эхчүүдэд дахин талархал илэрхийлье. Мөнх Тэнгэрийн маань хүчинд ор өрх гэр бүхэнд инхрээ үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж эрүүл сарвал эрдэм боловсралтай иргэн болж өсөн төрнөх болтугай. Баярлалаа.